За сайн байна уу? Бид хоёр өнөөдөр Union Building-ийн C block-ийн 13 давхарт ирсэн байна. Энд юу байгаа вэ гэхээр Уран хаан construction-ы маань офис байрладаг байгаа. Тэгээ бид хоёр өнөөдөр мэрэгжлээ сайлгаж байгаа. Офс төрөмтөр борлуулалтын менежер болох гэж байна. За тэгээд чи чадна гэж бодож байна уу? Гайг бахаа тэгэл хүмүүст уцаар яриад наанууд санаа тэгэл ирж уулзвал тэгэл уулзаал. Гайгүй ах шиг гэж бодоод байгаа. Хин мэрэгжлийн давуу талыг ашиглаад. За явъя. За окей. Өдрийн минь. Өдрийн мэнд. За бид хоёр мэрэгжлээ сайлгахад бэлэн. Хоёрыг хийж чадах юм уу? Чадна шүү дээ. Тэр чи одоо мэрэгжлийн давуу талыг ашиглаад хүмүүст одоо байр зарна да. Өнөөдөр бид 10 байр зарна. Ваа. Өмнөд хоёр борлуулалт тэр юу ажиллаж байсан юм уу? Би Pepsi-д ажиллаж байсан. Ер нь бол яг бид хоёрын ажил чи өөрөө бас маркетинг Өөрсдөө борлуулдаг. Өөрсдөө борлуулна. За окей. Мэдээллүүдийн хоёрт нь тэгээ ер нь бол бүгдийг өгч юм чинь тэгээд хоёр заавраад байгаа, дай зөвлөгөөд байгаа л тэгээд явчих. Тэгвэл мэдээллүүд авч авах уу? За тэгээ. За. Бид хоёр өнөөдөр мэрэгжлээ сайлгаж байгаа учраас мэдээж тодорхой хэмжээний мэдээлэлтэй байх хэвээр. Мэдээлэлтэй байх хэвээр. Тийм болохоор бид хоёр өнөөдөр яг одоо борлуулалтын албаны дарга сайхан ахтайгаа уулзч зөвлөгөө аваад тэгээ бас байрны талаарх одоо мэдээллүүдээ яг аваад яг юунаас эхэлж ажиллах вэ гэдгээ яг асуух гэж байна. Тийм ээ. За тэгээ бүгдээрээ хамтдаа сонсцгоё. За манай ирбэл нөө. За тэгээд ер нь бол борлуулалтын менежер гэдэг ажилчин бол зөвхөн байр зарах те худалдаалах гэсэн юм юусоо байхгүй шүү дээ. Энэ чинь борлуулалтын менежер нэгдүгээрт барилгын мэрэгчлээ биш юмаа гэхэд ядаж бага зэргийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Хоёрдугаарт хүн төлбөрийн нөхцөлийг танилцуулдаг учраас санхүүгийн бага зэргийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Мөн тэгээд хамгийн эцсийн үр дүндээ хоёр талд гэрээ байгуулж байгаа шүү дээ. Тэгэхээр гэрээн дээр хүртэл одоо асууж байгаа зүйл залтан дээр хүртэл зөвлөх ч юм уу те заах ч юм. Үүнээс гарах эрсдлийг болохоор энэ бол манад бол хуулийн алба байдаг учраас хуульч нар нь танилцуулаад өгдөг. Тэгэхээр одоо нөгөө борлуулалтын менежер чи ийм олон зүйлүүдийг агуулж иж ажил явагддаг гэдэг маань тэгэл хоёр өнөдөр бүгдийг хараад ойлгох байлгүй те. Яаж вэ? Намайг юу хэлээд гэнэ. За. Нөгөө хүмүүст үзүүлэх мэдээллүүд юм шиг байна. Чамдаас хэлж үү? Тэгээд наа чин за би ямар ч эндээс юмнууд нь хараадах. Ер нь бол давхар болгон дээр нь энэ метр квадратууд байгаа гэсэн үг үстэй тий. За. Окей. За ой. Эхнээд Сайн асуугаа би өнөختөр чураа ирсэн шүү. За маа явлаа. За. Самано. Манайх бас нөгөө компани хувь лизинг байгаа. Тийм. Та яг ямар блок дээр нь байр сонирхож байгаа юм бол тэгээ хувь лизинг нь болохоор урьдчилгаа 30% өгөөд тэгээд үлдсэн төлбөрөө 36 сард хуваан төлөх боломжтой. Үгүй сайхан ах би одоо энэ гэрээг дуурайлгаал хийчихэд болно гэсэн үг юм уу? Яна заалгацсан. Сайн байна уу? Уран construction сонсож байна. Өнөөдөр манай дээр ирээд уулзах боломжтой. Тэгэх юм бол би танд илүү дэлгэрэнгүй мэдээллийг тайлбарлах боломжтой байгаа юм. За ойлголоо. Би танд мессежээр хаягаа явуулчих. Чанга бай. Тодорхой мэдээллүүдээ ингээ мэдж байгаа ч гэсэн яг ингээд Харахаар айгу амхан харагдаад зар ярьж яхад ингэж байгаа юм чи яг хүнтэй олзол бас. гоё тий. Гоё яг мэрэгжлийн давуу тал онцлогийг ашиглаад. Өөрийгөө Тэгээд бид хоёрын ганц хоёр дуудлага авахд чинь хит хитэ алдаануудыг ерөнхийдөө тийм сонслоо. За нэгдүгээрт ингээд хоёр ерөөсөө ингээд ийм гоё те 14 блокоор төлөвлөсөн байгаа төслийнхэн талаар ерөөсөө мэдээлэл өгөхгүй. Хоёр тэр хүний зөвхөн 1 2 3 асуултанд хариулж чад. Байрш нь хааны цэцэрлэг сургууль мургуулыг ерөөсөө тийм ер нь бол энэ чинь манай төслийн хамгийн том давуу талууд энийг хүмүүс нь яг асуухгүйсэн. Тэгээд шууд явсан. За танд өөр тодорхой яг асуугаагүй зүйл байна уу? За баярлалаа. За тэгээ та хурж ирээд уулзаарай. За баярлалаа. За ямар ч байсан амжилттай давлаа.
Түрүүний яг хилээдээс юм уу бүгдийг хэлчих шиг болчих тий. Бүгдийг хэлсэн. Яа заашгүй ямар ч байсан. Хоёулаа нээлттэй бүгдийг хэлгээ байна. Боллоо. За ямар ч байсан. Эхний маань хүн ороод ирлээ тэгээд. Сайн байна уу та? Тийм. Юу их чинь юу бид нар өнөөдөр ингээд мэрэгчлээс олж байгаа нэг юм юу гэж байгаа байхгүй юу? Бичлэг хийж байгаа. Тэгээд таныг хэрвээ дургуйцахгүй гэвэл яг таныг яг ингээд бичлэгэнд оруулаад тэгээд ингээд таны одоо сонирхож байгаа байрны мэдээллийг ингээд хуваалцвал болох уу? За тэгээ. За баярлалаа. За окей. Илүү эрт авах тусмаа танд илүү ашигтай гэсэн үг. Тэр байгуулагч бодчих. Окей, тэгвэл хоёлаа метр квадрат давхраа хамтдаа сонгох уу? Тэгээд. За тийм. За бид тэр ямар ч өнөөдөр ингээд амжилттай давлаа, мэрэгчлээ солилоо бас нэлээд олон зүйлсийг үзлээ харлаа. Тэгээд тийм байна. Ямар ч байсан бид тэр өнөөдөр нэг гэрээг бол ер нь бол зурж чадлаа. Тэгээд 10 гэрээ мэрэгээ томроодсон байхгүй. Хэцүү юм байна. Хүлээл гэж өгөө хийсэн нэг гэрээгээ. За мундаг байлаа манай хоёр. Эхэндээ яг нэг жоохон яалч угаасаа мэдэхгүй Тий. асуудлууд тий. Борлуулалтын менежер гэдэг чинь зөвхөн юм зарах биш шүү дээ. Олон талын бас мэрэгчлүүд хамрагдаж явдаг учраас бас жоохон алдаатай дутагдал байлаа. Гэтэ айгуу дорнд сураад манай ч одоо бүхэл бүтэн нэг байр зараад гэрээг нь гаргацсан байж шүү дээ тий. Чин бол том ялалч шүү дээ тий. Юу ч ээрж тэгээд өнөөдөр манай ажил дээр хувь нэмэр оруулж борлуулалтыг маань хийж өгсөн хоёртаа маш их баярлалаа гэж хэлээ даа. Баярлалаа. За тэгээд бид тэрийн үед ч гэсэн сонирхолтой байлаа те. За маа. За тэгээд ер нь болвол дуу маань цаашаа орчих. Айгу хэцүү ажил гэдэг юм байна. Өдөржингөө яг нэг юмаа байнга ингээд давтаад. Яг нь жүжигчний мэрэгжил бас тийм байдаг. Нэг сценыг ахуулахын тулд бид нэг юмаа давтаал хийгээд байдаг. Гэхдээ тэр чинь яг хэсэггүй хугацаанд ч тийм. Тэгэхэд болвол ингээд бүтэн өдрийн турш, бүтэн 7 хоног, сарын турш яг нэг юмаа давтаад тэгээд хүнээс хэрэгцээ шаардлагыг бодоод тэр хүний оронд өөрийгөө тавьж үзээд тэгээд ийм боломжуудтай гэдгийг бүгдийг яг сэтгэлээсээ тайлбарлаж ийж үр дүн гардыг байна гэдгийг бол миний хувьд бол ойлгож авлаа. Тэгээд бит хоёрын байрыг хөдөлж авсанд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тийм. Маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд энхүү бит хоёрын өнөөдрийн манай мэрэгжил солилт энхүү дуусч байна. Тэгээд дараа нь мэрэгжил солих үгүй. Тэнгэр мэднэ. Бит хоёр дараа нь барилгачин болсон явж байгаа юм болоо. За тэгээд бүгдээрээ баяр та. манай бичлэгтээ зүг байсан баярлаа. Баяр та. Баяр таа.